За хэвлэлийнхэн өнөөдөр одоо иргэдийн дуу хоолой болох гээд ингээ хурж ирсэнд маш их баяртай байна. Учир нь 2012 оноос одоо энэ алга дарам Улаанбаатар хотод үлдсэн одоо энэ алга дарам газрыг хамгаалж авч үлдэх гээд 2012 оноос энэ иргэд ингээд тэмцэж эхэлсэн. За энэ дээр одоо өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өх мөн анх одоо иргэдийн дунд бас оршин суугчийн хувьар бас тус хороонд амьдарч байсан иргэний хувьар бас тухайн одоо газрыг одоо нийтийн эзэмшлийн цэцэрлэг түрээлэн болгоё гэдгээр бас ингэж гарын үсэг зурж ирсэн юм а. Энэ бол одоо биднэрт одоо энэ цугласан олон баримтаар ингээд нотлогдно. За энд бол ер нь бол одоо нийтдээ бол бид нар ингээд нийтдээ ингээд 4,000 гарын үсэг ингээд цугларсан иргэдийн өнөөдрийн хувьд иргэдийн 4,000 гарын үсэг цугларсан байна. Бид одоо энэ хугацаанд зохих бүх шатны байгууллагуудад хандаж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. За тэгээ энэ манай Royal Castle мөн бас оршин суугч байгаа. Анх бас ингээд тухайн үед 12 оноос эхлээд бичиг өгж эхэлж ирсэн. За ингээд бидний бол цаас нэмэгдээд байдаг. Биднэрт бол хүсэлт иргэдийн тоо нэмэгдээд байдаг, цаас нь нэмэгдээд байдаг. Харин биднэрт хайраа өгж байгаа нэг ч төрийн албан тушаалтан нэг ч одоо тийм өнөөдрийг хүртэл алгаа. За тэгэхээр би үндсэндээ ерөнхийдөө сүүлийн 3 жил шахуу яг одоо ер нь бол би өөрөө Улаанбаатар хотын унган иргэн юм байна. Тэгэхээр Улаанбаатар хотод одоо энэ 30 жилийн энэ газрын 8 энэ буруу зохион байгуулалтаас үүдэлтэй өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж зандан шатар ерөнхий сайд өчигдөр хэлж байна лээ. Гэтэл бид одоо энэ дараагийн сэлг гол дагах дараагийн авилгал хоёр хороол болгохгүй тулд иргэд 12 оноос хойш тэмцэж байна. Тэгэхэд энийг төр засаг арга хэмжээ аваад одоо энийг бүрэн боломж байгаа. Иргэдийн нийтийн одоо эзэмшилд үлдэх. Гэтэл одоо өнөөдрийг хүртэл ингэж авахгүй байгаад бас харамсаж байна. За би одоо өмнөөс гол дүгнэлтүүдээ хэлье гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн 3 жил шахуу яг өдөр тутамд яг энэ компаниудын төлөөлөл иргэдтэй яаж харьцаж байна, иргэд хоорондын зөрчил тэмцэл одоо яг тэр газар дээр яаж явагдаж байна гэдгийг одоо бодтоор бас мэдэрч байгаа. Мөн төрийн бүх байгууллагуудад ингэж бичиг өгөөд хариу яаж ирдгүү те биднэрт энэ төр засаг маань ер нь ард иргэдийнхаа улных гэж үзээд байна уу? Энэ улных гэж зарим хүмүүс ингэж нэрлээд байдаг чинь ер нь үнэн байна. Бид нар энэ сүүлийн 3 жил энийг бол ер нь мэдэрч байна. За тэгэхээр би бол одоо яг иргэний хувьар те одоо юу гэж үзэж байна вэ гэхээр Монгол төр засаг бол ард иргэдийн төлөө биш байна. Монголын төр засаг. Энэ бол ард иргэдийнхаа улны гэж боддог, ард иргэдийнхаа дуу хоолойг сонсдгоо, үндсэн хуулиар ард иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг тийм заалттай байхад энийг хэрэгжүүлдэггүй. Нэг ясандаа дарангуулагч. Энэ бол хүний эрхийг зөрчсөн дарангуулагч тийм төр болсон байна. За иргэдийн одоо энэ нийслэлийн иргэдийн хөдөлгөөн гэдэг одоо өнөөдөр бараг 4,000 шахуу гарын үсэг ингээд цугларсан байгаа. Ингээ идэвхтэй бас тэмцээд явж байгаа энэ хүмүүс одоо ямар ч байсан энэ сая 12 оноос эхэлсэн энэ тэмцлээ сая 2025 оны 7 сарын 7-8 хүртэл тэр тус одоо 3 газар дээр ямар ч барилга бариулаагүй хашааг нь барьсан тохиолдолд нь шууд гараад буулгаад ингээ явж ирсэн. Гэтэл яг одоо энэ шин засгийн газар байгуулагдаад Монгол улсын одоо ард иргэдээ сонсноо гэсэн энэ засгийн газар байгуулагдсан гэж ойлгосон. Гэтэл энэ Баянзүрх дүүргээс сонгогдсон улсын их хурлын гишүүн одоогийн барилга хот байгуулалтын яамны сайд Батамгалан одоо энэ хотоо яаж төлөвлөх гэж байгаа мэдэхгүй яг энэ наадмын үеэр тэр газарт олгогдсон 4 газрын шууд зөвшөөрөл барилгын зөвшөөрлүүдийг шууд олгосноор одоо энэ бидний тэмцэл үнэхээр мухардалд орж байна. Одоо нэг ясандаа бид нар тэр газраа хамгаалах боломжгүй болж байна. Учир нь тэнд одоо газар эзэмшиж байгаа энэ 4 компаниуд шууд хашаагаа хашаалцсан одоо тэнцээ хамгаалтын албатуудаар ингээд иргэдийг ингээд ойртуулахгүй ийм байдалтай байна. За ингээд 3 жилийн хугацаанд төрийн байгууллагуудаас одоо ямар ч хариу ирэхгүй нэг байгууллага нөгөө байгууллага руугаа ингэж бичгийг ингэж иргэдийн өгсөн энэ хүсэлт шаардлагыг дандаа ингэж замхруулдаг ингээд хугацаа төр зүрийн арга цаас шийдвэрүүдийг өгж газар дээр нь очиж нэг иргэдийн талд байна гэж нэг хэлсэн мөртлөө цаа талдаа ийм шийдвэр гаргахгүй утсаар бид нартай ярихдаа за бид нар мэдж байгаа хариу өгнө гэсэн иймэрхүү ерөнхий байдалтай байж байна. За би энэ өвөнд одоо төр засгийн байгууллага дундаа би энэ
юу онцолж дурдмаар байна вэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын засгийн газар, нийслэлийн засаг даргын тамгын газар, хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны энэ удирдлагууд үнэхээр энэ дээр хариуцлагагүй хандж байна. Бид нар маш олон удаа хүсэлтүүдийг өгсөн. За үүний хамгийн гол тод жишээ бол сая энэ дүрслэлээр харагдаж байна. Нийслэлийн ерөнхий архитектор төгс дэлгэрийн үйлдэл байгаа. Газар дээр ирж иргэдийн хүсэлт шаардлагын дагуу ногоон байгууламж болгоно гэж хэлээд тэнд байгаа аж ахуйн нэгжүүдтэй зөвшөлтшөлд орно гэж хэлсэн боловч энэ бодит байдал дээр худлаа болох нь харагдаж байна. Яагаад гэвэл тэнцээ өдөр шөнөгүй ард иргэдийг ерөөсөө хүний тооцохгүй энэ барилгын ажил явж байна. За дараагийн хоёр дахь дүгнэлт бол ер нь бол Монгол улсын төр засаг ямар ч хөтөлбөр дэвшүүлээд ард иргэдтэй очиж хэрэгждэггүйг олж харж байна энэ хугацаанд. За энэ бодлого хөтөлбөрүүд нь зөвхөн цаасан дээр байдаг юм байна. Энэ ямарваа нэгэн даргын эсвэл хурлын нээлтийн үгэнд зөвхөн дурддагддаг хөтөлбөр бодлогод явагддаг юм байна. За үүнд би тэрбум мод хөтөлбөрийг бас онцлмоор байна. Учир нь энэ 3 газар дээр маш олон тооны эртээр үеэс ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байсан ийм газрын үлдсэн бас цөөн хэдэнчсэн Улаанбаатар хоттой ирээдүйд цэвэр агаар болж үлдэх хүүхдүүдийн ийм газар байсан, ийм ногоон байгууламжтай газар байсан, ийм тэрбум мод хөтөлбөрийг үндсэндээ тэнд хэрэгжүүлж бүрэн боломжтой байсан газар дээр нэгч тийм юм явагдахгүй, харин ч бүр ногоон байгууламжийг устгасан. За цэнхэр алт хөтөлбөр гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч бас санаачилсан. За энэ 3 газар бол Сэлб голын айсав. Бид нар мэдж байгаа шүү дээ. Тэр Сэлб гол дээр байгаа авилгал нэг хороолол бас л яг голын айсав газар баригдсан байгаа. Энийг бид нар нураая гэд нурааж чадахгүй байна. Гэтэл энэ барилга баригдаагүй байгаа дээр нь бид нар яагаад энэ хөтөлбөрүүдээ яг тэн дээр хэрэгжүүлж болдгүй юм бэ? Тэрбум мод байна, энэ цэнхэр алт хөтөлбөр байна. Энэ тэгээд яасан цаасан дээрээ үлдээд ард иргэд нь хохироод ингээд үлдэх ийм хөтөлбөрүүд юм уу? Энээс бид нар төр засгаас, төрийн өндөрлгүүдээс бид нар шаардж чинь тайлбар хүсэж байна. Улаанбаатар хотын, нийслэл хотын 20-40 төлөвлөгөө энэ хүнд зориулагдаж хийж байгаа. Энэ ард иргэдийн 13 жил тэмцэж байгаа энэ 3 нийтийн эрх ашигын төлөө хийгдэж байгаа юм юу гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энд дахин нэгэн бетоны ширэн болж байна. Хэрвээ үнэхээр ард иргэдийн төлөө байдаг бол Нямбатарыг би хэлмээр байна. Энэ 20-40 хөтөлбөртөө нэн даруй энэ 3 газрыг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгохыг Нямбатарт ард иргэдийн зүгээс шаардаж байна. За сүүлийн бас нэг дүгнэлтийг хэлэхэд бол ард иргэд үнэхээр аргаа барж гин, туйлдж гин. Бид үнэхээр энэ сонсдгоо энэ ард иргэдийн эрх ашигыг хамгаалдгоо төрийн өмнө үнэхээр хүчин мөксдөж байна. Одоогийн байдлаар яг нийслэлийн иргэдийн хөдөлгөөн гэдэг энэ иргэдийн бас тэмцэж байгаа, идэвхтэй тэмцэж байгаа иргэдийн зүгээс бид нар Монгол улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Өргөдлийн байнгын хороо 20 гаруй гишүүдтэй юм байна. За 20 гаруй гишүүдэд бид нар бүх бичиг баримтаа гарын үсгтэн ингээ өгсөн байна. Тэгэхээр улсын хурлын намны чуулга эхлэнгүүт бид нар улсын хурлын өргөдлийн байнгын хороо бас энийг авч хилцээсэй гэж бодож байна. Учир нь энэ бол Улаанбаатар хотын нийслэлчүүдийн эрх ашигын асуудал яригдж байгаа. Энэ усны асуудал яригдж байна. Энэ байгаль орчин энд тэнцээ байгаа төгжрөлийн асуудал яригдж байна. За хоёрт нь бол Монгол улсын их хурлын бас нийтийн өргөдөл үүсгдэг цахим платформ дээр 100 мянган иргэний гарын үсэг цуглуулах хүсэлтээ өгөөд 10 хонж байгаа боловч одоогийн байдлаар хүсэлт баталгаажаагүй нийтлэгдээгүй байна. Хэрвээ энэ хүсэлт улсын хурлын нийтийн өргөдлийн цахим юунаас баталгаажаад нийтлэгдэх юм бол ард иргэд нийслэлчүүдийг бас хүсэж байна. Энэ дээр идэвхтэй оролцоод хамтдаа энэ Улаанбаатар хоттой 3 энэ жоохон үлдсэн талбайгаа бетонын ширэнг биш нийтийн эзэмшлийн ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн болгохын төлөө ард иргэд нийслэлчүүд бүгдээрээ идэвхтэй оролцсон. Учир нь Монгол улсын 3 сая иргэдийн талаас илүү хувь нь бид энэ чинь бүгдээрээ амьдарч цааж байна. За ингээд нийтийн эрх ашигын хүндсэн ийм аливаа асуудлууд бүгдээрээ шийдэгдэхгүй байх нөхцөлд ямар асуудал үүсчихсэн түүхтэйвэ гэхээр тус газар дээр жишээлбэл иргэд аж ахуйн нэгжүүдийн хооронд зөрчилдөө үүсчихсэн, мөргөлдөө үүсчихсэн. 2013, 2023, 2024 онуудад тэнцээ маш их зөрчилдөө үүсчихсэн. Үүний нэг жишээ бол нялх биетэй оршин суугч маань амь насаа алдахад хүрч ирсэн. Тийм болохоор
төр засгийг битгий ийм байдал дахин хүргээсэй гэж хүсэж байна. Яаралтай энэ ард иргэдийн гомдлыг хурдан шийдвэрлэж энэ дахиж ийм нөхцөл байдал үүсэхгүй байхыг төрийн өндөрлгүүд, нийслэлийн удирдлагууд бүх ард иргэдээс бүгднгээс нь хүсэж байна. За энэ яаралтай энэ газрыг цуцлаж Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон нийслэлчүүдийн үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрахын эрхийг хангаж өгөхийг бид нар шаардж байна. За энд одоо жишээлбэл бид нар энэ асуудал шийдэгдэхгүй байх нөхцөлд бид нар яах вэ гэвэл бид Монгол улсын засгийн газрыг нийслэлийн засаг даргын тамгын газар, хот байгуулалт хөгжлийн газар, Баянзүрх дүүргээс сонгогдсон бүх улсын хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгч нарыг нийтийн эрх ашигын талд, иргэдийнхэн талд ажиллаагүй, дуу хоолой болоогүй гэдэг үндслэлээр тэдэнтэй хариуцлага тооцох дараагийн суулт арга хэмжээ, дараагийн арга хэмжээ авахаа үгээр зарлаж байна. За баярлалаа. Би энэ асуудал дээр хотын дарга дээрс ерөнхий төлөвлөгөөн дээрс ер нь газрын албаныхтай бүгдэнтэй яг энэ асуудлаар нэлээд төвхөр ажиллана. Би учраас би одоо яг иргэдийн дуу хоолой ялангуяа энэ барилгагдсан энэ хороолуудын төвшин зөвхөн Баянзүрх дүүрэг гэлтгүүгээр бид бол ер нь цаашдаа ажиллах ёстой юм байна. Яг ингээд одоогийн энэ хот байгуулалт орон сууцчлалтын яамны сайд болцсон хүн маань гишүүн багтаа ингэж ямлж байсан хүн байна. Гэтэл одоо сайд болчиход эргэжгүй бид баргын одоо тэр дүүргийн хойн дээр очиж уулзахад зугтаагаад явж байгаа байхгүй юу. Иймэрхүү байдалтай. Тэгээ одоо энэ сүүлдээ барилгын компани ажиллаа эхлээд ингэсэн аргагүй өрхөн тэр нөгөө юу хотын ерөнхий архитектор хүүхэн ярьсан. Энэ бид одоо энэ нэг зургчтай энэ ингэж ярьжсэн хэвлэл мэдээллээр ингэж ярьжсэн хүн байхгүй юу. Энэ ерөнхий архитектор их олон хэвлэл мэдээлэл ярилцлага өгсөн байсан. Энэ одоо Монцомед өгсөн ярилцлага. Тэгээд ингэж ярьжсэн хүмүүс архитектор боллоо гэд бид баярлаад юу яжсэн чинь мөн байхгүй. Тэгээд нөгөө компани ажиллаа эхэллээ. Тэгээ аргагүй ихэнд нөгөө юуны иргэдийн хурлын төлөөлөгч Бат Цорг ерөнхий архитекторуудыг ээжж дагуулж ирсэн газар дээр. Тэгээд одоо ийм бас ийм яриа болсон. Нөгөө компанитай зөвшөлдсөн тохирыг энэ төр гэсэн тийм яриа болсон баггүй юу? Тэр нь бол одоо энэ бичлэгээр байж байгаа. Тий. Манайд ирээд уулзаад ингээд цааш болж байгаа. Юу гэсэн үг бэ гэсэн чинь асуулт ингэ шийдэж. Гадраас ишүү. Тэгвэл бид нэг догоо боллоо. Бид нар уушлаар тийм байхгүй гэсэн бид. Бид тийм их компани шиг. Сингапурын хөрөнгө оруулалтын компаниас авсан хүмүүс нь тэрийг баг гаргаж ирэх болох байна. Ямар юм энэ бас ингээд нэг авилгын юм байгаад байгаа шиг байна бас. Ер нь тэгээд шантажны бизнес гэдэг нь аюулгүй бизнес болсон юм байна. Асар том бизнес болоо. Энэ бол яг 22 оны 9 сард засгийн газрын шийдвэр гараад 23 оны 6 сард би ч энэ дээр дэлгэрч байна. Иргэдийн хурлынхаа шийдвэр гарсан баггүй. За энэс цааш одоо хэвлэлээ болио шийдвэр гарсан байгаа учраас энэний кейсийг одоо цаашаа газар ахуул маань болохгүй. Энэ удаагийн тоо сургууль биш иргэдийн өсөлтөд үүс ногоон байгуулалт байлгаач Баянзүрхийн ганц том хоёроо газар бүтээсэн байна гэж хэлсэн. Тэр яг тийм зарчмаар сургуулийг бид болгосон ч ногоон байгуулалт шиг ялгаагүй танахтай ингэж өсөлтөд өөр газар саний төлөвлөгч гэж байгаа зүйл байдаг юм. Тэр эсвэл өөр хаана яг тэгэхээр энэ газрууд дээр бас бүрэн боломжтой гэж харж байгаа. Та ч гэсэн энэ дээр бас бодцоод нийслэлийн газрын бол энэ дээр бас зөвшөөрөлтэй байсан. За тэгээ ингээд ерөнхий архитектор нь иргэдийн төлөөлөгч эднүүд маань ингээд нөгөө компанитай зөвшөлдсөд ондоо дүүцүүлэх газар олгоод ингэн зөвшөлдсөе гэд хэлцээ гэд ингэсэн байхгүй юу. Одоо хүртэл байхгүй нөгөө компани одоо Баяшинга Хондамаа зүтгээд одоо нэг дэх хурлуугаар орж явж байна да. Тэгэл юм авилга хоролтой адилхан тэгэл нэг юм хилчгэл нөгөө нураад буулгана гэчээд одоо баригдаад дууссан худалдаж байгаа үстэй. Яг тэрнтэй адилхан юм болж байгаа байхгүй энэ үндсэндээ авилга хоёр л болж байгаа байхгүй. Гэтэл бидний хүсэл бол одоо нэг ийм иймэрхүү юм байж ивэл одоо нийслэлийн иргэдтэй ч хэрэгтэй ч тань чинь ингэж л хүсэж байгаа улсууд. Гэтэл яадаг вөхөр энэ компаниуд чинь нөгөө сонирхол нь давхцсан компаниуд булаацлдсан байна. Нэг нэгээ шантажлж компани захирал хэлж штэ. Газраа өг гэдэг өөрөө хэлж байгаа үстэй. Яг ингэж биеийнтэйгээ булаацлалтаа шантажлаад ингэж ийм юм болцсон энэ газар бол тийм байгаа. Тэгээд биднүүдийг яадаг вөхөр бидний хүсэл бол ийм гэтэл аль аль нь таанууд нөгөө компаниг төлөөлж гин
гэдэг ийм байдлаар би энтэйгээ ингэж юу яагаад өрсөлдөө боловсралтаар ингээл байж байгаа байхгүй юу. Ийм л юу тийм одоо бид иргэд бол хин нэгэн компани ахч биш. Ерөөсөө л энийг л ийм болгоно гэсэн өсөлтөө л иргэд байгаа байхгүй юу. Миний хувьд бол хүүхдийн эрхийг одоо зөвлөх гэдэг юм байгаа. Энэ асуудлыг би хүүхдийн эрх өнцгөөс нь ярья. За ерөнхийдөө та хэд мэдж байгаа хүүхэд өсгөхөд хамгийн чухал зүйл бол гэрэл гээгээ орон зай байдаг. За тэгээд ерөнхийдөө та хэд өнөөдөр Улаанбаатар хотынхоо одоо тийм ээ гот төлөвлөлтийн алдаа, авилгачдын буруугаас болоод тийм ээ Улаанбаатар хотын одоо барилгацсан дүүрэгт хүүхдүүд нар үзэхгүй болсон. Та гараад үзээрэй, натурд яваад үзээрэй. За сан уул ийм арт. За тэгээ энэнгээр ингээд яваад үзээрэй. Ерөөсөө бид нар шиг Монголын уудам талд амьдардаг байж ч ерөөсөө нар үзэхгүй. Хүүхдүүд ингээд нар үзэхгүй өснө гэдэг маань тэдний өсөлтөнд маш хортой нөлөөтэй. За дараагийн нэг асуудал бол хүүхдэд орон зай хэрэгтэй, хүүхдэд тоглох орчин хэрэгтэй. Танай готхны гадаа тоглоомын талбай илбэг хүрэлцдэг үү гэвэл та үгүй л гэж хэлнэ. Ерөнхийдөө барилгын компаниуд тоглоомын талбайтай байх ёстой гэдэг стандартыг мөрдсөн гэж шалгуулахын тулд зөвхөн нэг хуванцар гулгуур тавьдаг. Тэр хуванцар гулгуураар хэдэн хүүхд тоглох юм бэ? Тийм ээ тэр байранд хэдэн хүүхд амьдарч байгаа юм бэ? Ер нь хүүхдүүд одоо гадаа тоглохгүй байна. Та өнөөдөр гараад хараараа ерөөсөө гадаа тоглож байгаа хүүхдүүд за гэр хорооллын годамжинд гадаа өөрийнхөө зөнгөөр тоглож байгаа хүүхдүүд байгаа. Тэрнээс биш барилгацсан орон сууцнд бол хүүхдүүд тоглохгүй байна. Хүүхдүүд тоглохгүй байна гэдэг чинь хөгжихгүй байна гэсэн үг шүү. Тэгэхээр Монгол улс хүүхдээ хөгжүүлж одоо тийм ээ ирээдүйн маань гэрэл гээтэй болно. Тэгэхээр хүүхдтэй тоглох орон зай өгөхийн тулд энэ одоо адаглаад энэ 3 газартаа одоо орон зай урд нь байсан тэр одоо тийм 81 онд байгуулсан цэцэрлэг төрөлнгийн сэргээн босгооч гэж уриалж байна. За дараагийн нэг хүүхдийн асуудал юу өндөгдөж байгаа нэг гэвэл аюулгүй байдал. За энэ одоо хотгонуудын хооронд ерөөсө зам маш нарийнхан хүүхдүүд маань одоо дугуйгаар скутерээр ингээд гадуугаар яваад осол аваарт орж ийн, бусдыг гэмтээж ийн. Та бүгдээрээ мэдж байгаа өнөөдөр хүртэл нэг хүн бурхан болсон л хэлээ. Иймэрхүү маягаар бид нар тийм ээ айгу цөөхөлөх нь ингээд хин нэгэн хүн барилга барихын төлөө орон зай үлдээгүйн төлөө амь насаараа гохироод мамиргүй. Ялангуяа хүүхдүүд бол маш эмзэг байгаа. За дараагийн нэг асуудал бол хүүхдийн боловсролын асуудал. За энэ яригдж байгаа хотхон бол Баянзүрх дүүргийн 1-р хороонд баригдж байгаа. 1-р хороон зөвхөн одоо 48 дугаар сургууль үйлчлэгээ үзүүлнэ, боловсролын үйлчлэгээ. За хувийн сургуулиуд байгаа. Тэгэхээр хүн болгон хүүхдээ хувийн сургуульд оруулах боломжгүй. Бас хувийн сургууль нь ч гэсэн өөрөө багтаамжтай шүү дээ. За 48 дугаар сургууль бол анханасаа 960 хүүхдийн сургууль. Өнөөдөр 4-5 мянган хүүхд сурч байна. За тэгвэл энэ байшин хороолд ирсэн хүүхд улсууд чинь хүүхдтэй байвал хүүхдээ хаан сурах юм бэ те нэг ангид 60 70 хүүхд сурах юм уу энэ чинь хүүхдийн сурах орон зайг одоо тийм ээ юу хааж яана. Тэгэхээр бол ерөнхийдөө Улаанбаатар гот маань ингээд Монгол орон маань уудам дэлгэрээ тэгээд газар олдохгүй биш заавал энэ өчүүхэн зайд ингээд тийм ээ шахаж ингээд хүүхдээс гэрэл гээгээ тийм ээ тоглох орон зай боловсролын орчин аюулгүй байдлыг ингээд шулгаалж ингэж тийм ээ хэдэн хүн мөнгөчхийн төлөө ажилламааргүй байна. Тэгэхээр бид нар ягаад готын захиргаа байдаг вэ гэхээр бол готын захиргаа гэдэг маань иргэдийнхээ дунд үүссэн асуудлыг тийм ээ иргэндээ ээлтэйгээр ирээдүйдээ ашигтайгаар шийдэхин тулд байгаа. Тэгвэл өнөөдөр готын захиргаа зөвхөн нэг тийм ээ тодорхой хэмжээний одоо газар хувьч үнчлэлөөс одоо тийм ээ газар аваад үлдсэн тэр хэдэн хүнд үйлчлээд байна гэж харж байгаа. Тийм учраас олон нийтэд үйлчлээч тийм ард түмэндээ үйлчлэл ялангуяа хүүхдийн эрх ашигыг хангаач гэдэг уриалгыг төвшүүлж байна. Баянзүрх дүүргийн 1-р орны иргэн сайн баяр гэж хүн байна. За би өөрийнхөө энэ амьдрах орчин нөхцөлийнхөө талаар бас нэг хоолоогоо дуу хоолоогоо хүргэе гэж одоо энэ хэвлэлийн уралд хүрэлцэн ирээд байж байна. Тэгээд энэ одоо манайх бол Golden Wheel хотхон. Тэгээд энэ ЦЭБ гэдэг бас яг энэ 3 гагийн хойтлол нэмээ 380 хэдүүдээ чинь өгч. Энэ нэг ийм компани байгаа. Одоо ингээд тойроод ингээд нэг барилга энэ 16 давхар барилга энэ 15 давхар барилга энэ ч ингээд ийм байж хаад энэ дундлын нэг 1300 хэдхэн метр квадрат газар дээр ингээд 16 давхар байшин барьж эхэлж байгаа. Энэ 16 давхар байшин барьснаар яах вэ гэхээр за одоо миний амьдарч байгаа байр маань одоо энэ. За тэгэнгүүт энэ ингээд 16 давхар байшин барьчихаар яах вэ гэхээр миний орчин нөхцөлийг бол тэр чигээр ингээд хаацж байгаа юм л да. Миний цонхон дээр бас ингээд нэг 16 давхар байшин ирээ босчихж байгаа юм. Тэгээ энийг одоо босгохгүй төлөө бид нар сүүлийн нэг 2 жил болоод нэлээд сайн эрчимтэй тэмцсэн. Тэгээд нөгөө чон бороноор хичээл одоо энэ нэг засаг төр солигдонгууд ирээд ингээд
байшин саваа бушуухан шиг барайл ингээл нөгөө газар нүхээ хүч төрж ороод ухаал хашаа хороогоо хотгоол хатгаад ингээ өчтөг энэ нэг жоохон тийм харамсалтай үйл явдлууд одоо энэ тэндгүү болж ийн л та одоо тэгээ хотын дарга Нямбатар гэдэг одоо их л одоо ажил хийгээд байгаа хүн харагдаад байгаа юм. Тэгээ одоо энэ хүн бол саяхан л нэг хэдхэн сарын өмнө намайг хотын дарга байх хугацаанд өндөр байшин барилга одоо нэмж баригдахгүй гэл одоо өчигдөр үржидрхээ хүртэл ингээл хотын төв их тойроо баг тойруудаа өндөр барилга барихгүй өрөөний иршиг байна гэл ингээ яриад их юм. Гэвч одоо тэгээд хэлсэн ярьсан нь ерөөсөө зөрөөдөх юм бүгд. Тэгээд одоо энэ эсвэл тэр дунд доод чат гэдэг юм уу энэ зөвшөөрөл өгдөг энэ нийслэлийн агентлагууд нь аваачаад ингээд энэ зөвшөөрлүүдийн барилгын ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрлүүдийн бүгдийг сунгаж өгөх юм. Хугацаанууд нь дуусаад иргэд тэмцээр байгаа дараагчдаг юм барилга байшингийг бариулахгүйгээд ингээд цоцлуулчаад шүүх мөхөөр яваад ингээд цоцлуулангууд л нөгөөдүүд нэг шүүхийн шийдвэрээр бид нар ингээд буцаагаад ингээд сэргээчлээ. Шүүхийн шийдвэрээр сэргээж яана гэсэн нэг тийм уранд зүгтэй. Тэгээ одоо нөгөө барилга байшин бариулахгүй гэдэг байгаа ч одоо хаана байгаа юм бэ? Барьж штэ одоо энэ тэндгүүд битүү барьж штэ Нямбатар дарга. Энэ тэнд очивол одоо хэрүүл урал хийгээл яваад их юм. Тэгээд энэ иргэдийнхээ үгийг сонсооч нэг ирээд та нар нэг үзээтгэж газар дээр нь одоо энэ Батамгалан барилга хот байгуулалтын сайд Батамгалан бол ирж үзсэн. Энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байж байгаа Батцогт гэх төлөөлөгч бол ирж үзсэн. Одоо сая сүүлд энэ Батцорг гэдэг энэ төлөөлөгч бас ирж үзсэн. Үзээлээдэг тэгээд ерөөсөө нэг тийм бодиттой шийдвэр гаргадаг. Энэ газруудад ч одоо тэгээ энэ нэг ийм 3 барилгын дунд шүү дээ. Энэ 3 барилгын дунд 1300 м квадратаар 16 давхар байшин. Тэгээ одоо энэ ч ухаад аль хэзээний уул бетоноо аваад тэгшлэгээ хийгээд одоо эдгээр ерөөсөө барилгаа эхлэхэд бэлэн болцсон. Энэ лүүн машин тэрэг орж гарахад ч гэсэн айгүй хэцүү. 2 машин зурж чадахгүй тэр том барилгын том тэрэг орж гарна. Тэгээд нөгөө хүүхдийн аюулгүй байдлаа саяны ярьсанчлаа. Энэ зам дээгүүр чи хүүхдүүд явж байна. Одоо 9 сар хичээл эхэлж байна. Одоо бүгд хүүхдүүд хичээл номдоо явна. Энэ тэндгүү баахан барилгууд байдаг. Энэ барилга дээрээс чинь зүгээр явж байгаа зам дээр явж байгаа хүмүүс дээрээс нь юм унаад өгөхөд байна шүү дээ. Тэгээ яагаад энийг энэ хотын удирдлагын төр засгийн удирдлагууд анхаардгүй юм болоо? Тэгээ энэ иргэдийнхаа эрх ашигыг хамгаалахгүй бол энэ төр засгийн удирдлага гэж ер нь байж яадгийг. Ер нь бол зүгээр тэгжил бодож байна. Ер нь гомдолтой байна. Одоо тэгээд бүр болохгүй бол одоо тэгээд хамаалгаа одоо энэ барилгын компанитаа очиод цайхан нөгөө уул нь хуулиараа амьдрмаар байдаг. Тэгээ болохгүй бол одоо хууль бусаар одоо эдэртэж байлдах юм уу, зодтолдох юм уу, яах юм. Одоо ийм байдал хүрэж штэ иргэдэг энэ төр засгийн байгуул төв байгууллагууд нь. Би бас Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэн ич орлоо гэж пенсны хөгшин байна. Тэгээд энэ нэг барилгачлалт эргэн тойрон бид нарыг ингээд барилгачлалтаар ингээд дуу шимээгээр бүр болж ийн бид нарыг. Бид нарыг ердөө амгалан тайван ердөө дээд зэрэгээр албуулж тээ. Энд бол их хүний ирэх бүх юм зөрчигдөж байна тий. Тэгээд ганцхан юм би хэлье. Одоо энэ нийтийн эзэмшлийн газрыг төр засгийн байгууллагууд мөнгө болгохоо болооч. Та нар хичнээн их мөнгөтэй болж иж та нарын шунал чинь барагдах юм бэ? Энийг л би асуумаар. Өөр хэлэх юм алга. Ганцхан энэ л байгаа шүү дээ гол нь тий. Гол нь энэ. Би болохоор Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэн Цэцэгмаа гэдэг хүн байгаамаа. Би бол гүйлтээр хичээлдэг хүн байгаа юм. Тэгээ одоо энэ Монгол ардын зүрх зүйн байдаг шээ тий. Сайлаа бэлтгэр саваа бэлтгээ тий. Сав гэдэг чинь одоо энэ цэцэрлэг түрээлэн багхгүй юу? Цэцэрлэг түрээлэн гүйлтийн талбай. Одоо эндээс чинь Монгол хүний эрүүл амьдрах бие яаж авч явах, яаж өтлөх тэд нар чинь ингээл шалтгаалах байхгүй. Тийм болохоор одоо энийг цэцэрлэг түрээлэн болгоод гүйлтийн талбай болгоод өгвөл их сайн байна. Одоо энэ бетон ширинг одоо багтаагүй шүү дээ тий. Зөндөө боллоо шүү дээ. Энэ одоо ийм артын хажууд хийж хэдэн давхар бетон ширинг болчихлоо. Одоо тэр цэцэрлэг түрээлэн тийч одоо ингээд тэд нар чинь ерөөсөй байхгүй болсон. Тэгээ одоо би одоо ингээд гүйлтээр ингээд гүйгээд гадаа ингээд гүй ихээр гүйх газар байхгүй. Бүр евро үндсэн цэцэрлэг түрээлэн лөө очиж гүйж байгаа байхгүй. Тэрний оронд нэг хэд алхаад гэрийнхээ ойролцоо гүйжэвэл арай дээр байхгүй. Хэрвээ ингээд цэцэрлэг түрээлэн гүйлтийн талбай хийчихвэл хүн болгон очиод гүүгээд ядаж гүйхгүй маа гэхэд алхаад байх хэрэгтэй байхгүй юу? Цэцэрлэг түрээлэн болох хэрэгтэй байна. Гүйлтийн талбайтай болох хэрэгтэй байна. Залуучууд одоо ингээд сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Бус орныг харал да. Одоо бүх орн одоо аюу гоё талбайтай байс. Ингээд гадаана ингээд зүлгэн дээр ингээд гоё гүүж хараагаад ингээд гоё суугаад налаагаад байж ах. Тийм газар манад нэг ч алга шүү дээ. Тийм газартай болох хэрэгтэй байхгүй юу? За ийм л байна. За цэцэрлэг түрээлэн.
Би бас энэ Баян зүрх төрийн 1-р хорооны иргэн байгаамаа. За ингээд юунаас олон сайхан хууль баталж өгөх юм аа. За үндсэн хуулинд ингээд хүн аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхтэй гэж заасан байх юм. За тэгээд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн ам барилга жилтийн нягтралын хязгаарыг давсан газарт шинээр газар эзэмших ашиглах эрх барилга байгууламж барих зөвшөөрөл олохгүй гэд бүр шууд заасан байгаа. Энэ хууль 2022 оноос эхлээд мөрдөгдөж эхэлсэн. За тэгээ газрын тухай хуульд болохоор зориултын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол засаг дарга газар эзэмших эрхийн гэрчлэгийг хүчингүй болгоно гэж заасан байгаа. За энэ манай энэ талбай дээр байгаа 4 газар эзэмшигч компани байгаа. S&VU, Ed Construction, Janus, Hertz, CEP гэх 4 компани байгаа. За энэ компаниуд нь штэ одоо газраа зориултын дагуу ашиглаагүй 2004 оноос хойш 21 жилийн хугацаанд 2-4 эзэмшигч ингэж дамжиж зарагдаад ингээд явж байгаа газар. Тэгээд гэтэл одоо яагаад 2 жил ашиглаагүй газрыг одоо эрхийн цуцлах хэрэгтэй байхад яагаад ингээд одоо хүртэл цуцлаг. За яг шүүхийн шийдвэр гарсан гэж тайлбарладаг газрын албанаас. Тэгвэл шүүхийн шийдвэрүүд нь гарснаас хойш 2019, 2022 он гэдэг ингээд бүр 3-аас 6 жил өнгөрчөөд байгаа. За энэ дээр газрын алба ингээд энэ үүргээ гүйцэтгэхгүй байна. За 3-дугаарт хот байгуулалтын тухай хууль нь хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг заавал тусгана гэж заасан байна. Гэтэл энэ хот төлөвлөлтөнд яагаад иргэдийг оруулахгүй? Яагаад энэ 10 хэдэн жил ингээд явж байгаа иргэдийн санал хүсэлтийг харахгүй? Ингээд сая 2025 оны 7 сарын 7-ны өдөр ингээд барилга барих зөвшөөрлийг өгчөж байгаа юм бэ. За тэгээд захиргааны ерөнхий хуульд одоо захиргааны шийдвэр гаргахдаа нийтийн болон хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулан сонсох ажиллагаа хилцүүлэг зохион байгуулах, санал тайлбар гаргах боломжийг хангах, захиргааны акт дахин гаргах гэд бүр ингээд тодорхой заасан байна. Гэтэл бидний эрх ашиг ингээд бүр дээд зэргээр хөндөгдөж байгаа энэ асуудал дээр хизээч бидний саналыг сонсохгүй, сонсох ажиллагаа хилцүүлэг зохион байгуулахгүй байна. Энэ хуулиа ерөөсөө мөрдөхгүй байна. За тэгээд энэ усны тухай хуулийн дагуу тэр газар ч одоо усны сан бүхий газар гэдэг усын бүртгэгдсэн газар. За гэтэл энэ усны сан гэж бүртгэгдсэн газар яагаад тэр өндөр байшин барих зөвшөөрлийг өгөөд байгаль орчныг одоо хуулийг бас мөрдөхгүй байгаа юм би. За тэр барилгын тухай хуулиуд бол барилгын стандартууд бол маш ихээр зөрчигдөж байна. Одоо тэр өндөр байшингуудын хооронд 62 м, өргөнөөрөө 32 м эднэр гэж зөндөө стандарт байна. Гэтэл тэр стандарт хаана байгаа юм бэ? Тэр CEP компани барих гэж байгаа байшин ч одоо юу 32-өөтэй 3 м зай байна уу тэр байшингийн хооронд. Ингээд бүх хууль тогтоомжийг зөрчиж байна. Тэгээ энэ хуулийг биелүүлэхийн төлөө биелүүлэх шаардлагыг бид нар одоо 10 хэдэн жил тавиад явж байна. За бидний өвөг дээдс газар шорооныхоо төлөө харийн төрөмгийлэх газар шороогоо хамгаалж харийн төрөмгийлэгчтэй тулалдаж амь насаа өргөж байсан. Өргөж биднэрт хадгалж ирсэн энэ газар нутгаа. За одоо харин бид нар энэ нийслэлчүүд энэ авилагчдаас энэ газар шороогоо хамгаалж одоо тэмцэх хэрэгтэй болсон байна. За анхаарал тавьсанд баярлалаа.